Эхэзэнд алдан байх болтугай. Тэгээ бүгдээрээ сууцгаая. Тэгээ суугаад бүгдээрээ бас дэрэгт хүмүүстэйгээ мэдчилж амжаагүй мэдлээрээ таныг хараад бас их баяртай байна. Сайн байна уу та? Манай чуулган тавтаамаар л хэрвээ танихгүй хүн байгуул тэгж хэл тэнгүүд манай чуулган гэдэг энэ чи бас манай чуулган штэ гэл ингээд юм. Ирсэнд баярлаа тийм үү. За өнөөдрийн үгийг хуваалцахаас өмнө өнөөдөр 9 цагийн цуглаан дээр Оливер Флёр гэдэг одоо Швейцараас ирсэн нэгэн эзний үйлчлэгч пасторд сургаал засан байгаа. Тэгээ тэр хүний бичсэн ном. Тэгээ тэр 9 цагийн цуглааныг тэр номлог бичсэн байх. Тэгэхээр дараа нэг вебсайт дээр гарахаар та нар бас сонсороо. Тэгээ тэр хүний бичсэн тэгээд бүх дэлхийг мэдэх болно гэсэн Христийн дахин амьдлалтай холбоотой Христийн одоо тэр дахин амьдлалыг тунхаглах сайн мэдээг тарахтай холбоотой бичигдсэн энэ номыг үүдэн зарж байгаа. Одоо 80 ширхэг ирсэн чи одоо 10 хөрхөө үгүй үлдсэн байгаа юм байл шүү. За тэгээ та нар 10,000 төгрөгтэй та нар гарахтаа бас энэ номыг худалдаж аваарай. За өнөөдөр хэдүүлээ эзний өглөө анхаарлаа хандуулна, эзний бурхны үгийг хамтдаа сонсох болно. Тэгээ өнөөдрийн бидний унших хэсэг бол Йехошуа номын 5 дугаар бүлэг байгаа. Хэрвээ та санаж байгаа бол бид нэр Йехошуа номноос эхлээд номлоод дундуур нь мэдээж зочин номлогч нар орж ирээд бас манай бусад пасторууд маань бас яг тухайн мөчид бас өгж байгаа бурхны үгийг бидэнд хуваалцаж ирж байгаа. Би номлохдоо дандаа Йехошуа номноос номлож байгаа та нар бас анзаарсан байх. Одоо 5 дугаар бүлэг рүү орсон байна. Одоо нийтдээ энэ маань 24 бүлэгтэй шүү дээ, тийм үү? Тийм учраас ер нь 24 бүтэн сөдөр би Йехошуа номноос ярих юм байна гэж болох нь шүү дээ. Тэгээ дунд нь мэдээж бас зочин номлогч нар болон манай бас намайг байхгүй манай пасторууд номлохдоо тухайн үед бас эзнээс өгж байгаа үгийг бол маш тодорхой бас та бүхэнд дамжуулах болно. За эргээд энэ 5 бүлгийн өмнөх 4 бүлгийг би та бүхэнд жоохон сануулад өгье. Хэрвээ та бас магадгүй өнгөрсөн хугацаанд яг юу яриад өнгөрчөө гэж та бодож байгаа бол нэгдүгээр бүлэг дээрс бид нар Канаан нутгийг авах бэлтгэлийн тухай ярьдаг байгаа. Мөн Йехошуа удирдлагыг гартаа авсан. Бурхан түүнтэй хамт гэдгээ хэлж ард түмэн бас Йехошуаг дагнаа гэж амласан амлалтын тухай ярьдаг байгаа. Гайхалтай. Бурхан Йехошуад маш тодорхой хэлсэн. Би мөшөөтэй хамт байсан шигээ чамтай хамт байх болно гэж хэлсэн байдаг тийм үү? Би чамтай хамт байх болно гэдэг. Үүний дараа ард түмэн Йехошуад юу гэж хэлсэнгээр бид мөшөөг дагж ирсэн адил таныг дагуулна гэдэг хэлсэн тийм үү? Таныг илгээсэн газар бүрчин явна. Таны тушаасан болгоныг бид биелүүлэх болно гэдгийг ард түмэн бас түнд хэлсэн байдаг. Хоёрдугаар бүлэг дээр Иерихон хот руу туршуул илгээдэг Рахав гэдэг эмэгтэй туршуулуудыг хүлээн авч Бурханд итгэснээр тэр бас илэрхийлдэг байгаа. Ингэснээр дараа Рахав гэдэг эмэгтэйгийн гэрвэл бас өрөөгддөг тийм үү? 3 дугаар бүлэг дээр Йордан голыг гаталсан итгэлийн алхам санаж байгаа бол тийм грэний авдрыг барьсан дахилч нар Йордан голд хөл тавих үед Йордан гол урсгалан тасарч хуурай газраар тэд нар одоо энэ Йордан готлыг гаталсан түүхийг бид нэр өгүүлсэн байдаг. Итгэлийн алхмын тухай 4-р бүлэг дээр бид нар Йордан голыг гаталсныг сануулсан чулуу авч Бурхны бидний амьдралд хийсэн агуу үйлсийг дурсан санахын ач холбогдлын тухай бид нар ярилцсан байдаг. Эндээс суралцсан байдаг. Одоо 5-р бүлэг рүү ирж байна. Тэгээ 5-р бүлгийг бид нар их тулааны өмнөх бэлтгэл гэсэн сэдвээр үзэж байна. Их тулааны өмнөх юу байх нь вэ? Бэлтгэл ирж байна гэсэн үг. За тэгээд би 5-р бүлгийн 1-ээс 7-р ишлэл 7 ишлэлийг би уншия. Тэгээ эндээс энэ 7 ишлээс бид нар бас гайхалтай олон одоо илчилт илэрхийллүүдийг хүлээж авна гэж би үнэхээр итгэж байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа энэ анхаарлаа хандуулна. За би уншия та анхаарлаа сонсороо. Израильчүүдийг гаталж дуусах хүртэл Йордны усыг Яве хэрхэн ширгээсэн тухай Йордны баруун тад суух Аморчуудын бүх хаад Тэнгис хавийн Канааны хамаг хаад сонсоод зүрх алдаж Израильчуудаас болоод сүнсэн зайлах шахаж байлаа. Тэр үед Яве захир хутгнууд хийж Израилийн хөвгүүдэд хоцлолыг дахин сэргээж хийдггүй хэмээн Йехошуад айлдав. Тэгэхэд нь Йехошуа захир хутгнууд хийж Израилийн хөвгүүдийг Гавад ха Арлотод хоцлолоо. Египтийг орхин гарсан бүх хүн тулаанд гарах чадвартай эрчүүд цөмөрөө Египтээс гарснаас хойш цөлийн зам нас нөхцсөн учраас Йехошуа тэднийг ийхүү хоцолсон гэжээ. Хэдийгээр Египтээс гарсан эр хүн бүр хоцлуулсан байсан ч түүнээс хойш цөлийн замд мэндэлсэн эрчүүд бүгдээрээ хоцлуулаагүй байсан билээ. Явагийн үгийг дагаагүй улмаас Египтийг орхин гаргасад үндэстэн даяараа түүнчлэн дайтах насны эрчүүд цөмөрөө нас нөхчөж
дуус хүртэл Израильчууд цөлд 40 жил тэнүүчилсэн юм а. Үүний учир нь эцэг өвгдөд нь андгаалсан тэрхүү сүү балаар бэлгсэн нутгийг тэдэнд харуулахгүй. Химэн Яава тангаргалсан аж оронд нь тэрвэр үр хүүхдийг нь босгож ирсэн бөгөөд аян замын туршид хоцлуулаагүй явсан ирчүүдийг Йохошуа ийхүү хоцолсон юм а гэсэн байна. За. Энэ хэсэг бидний уншсан саяны энэ хэсэгтэр хэд хэдэн чухал зүйлийн тухай өгүүлж байгаа. Бид нар эндээс нийтдээ 5 зүйлийг хамтдаа сурах гэж байна. 4 зүйлийг бид нар хамтдаа сурах гэж байна. Яг Йохошуа номын 5 дугаар бүлэг бидэнд юу зааж байгаа гэдэг. Энэ түүхэн талаас харах юм бол энэ Израильчүүдийн тухай ярьж байгаа нь үнэн. Гэхдээ энэ Израильчүүдийн тухай ярьж байгаа энэ түүх маань өнөөдөр шинэ гэрээний үед амьдарч байгаа Христ итгэгч биднэрт ямар утгатай юм бэ гэдгийг бид нар өнөөдөр сурах гэж байгаа. Ер нь бид нар хуучин гэрээг уншихад тэгдэг тийм хуучин гэрээнд Израильчуудад хандаж хэлж байгаа маш олон тушаалууд, хуулиуд байдаг. Өнөөдөр тэр бүх хууль тушаалыг биелүүлэх ёстой гэж бид нар би хизээч энэ эндэр дээрээс зааж байгаагүй. Би бас та нарыг Израиль хүн болоорой, еврей хүн шиг болоорой гэж хэлээгүй. Бид нар яасан ч еврей хүн шиг болохгүй байх, Израиль хүний дүрд орохгүй нь ойлгомжтой. Бид нар бол Монгол хүмүүс. Бүгд нар хажууд байгаа хүнд хандж хэлэхгүй. Би бол Монгол юм байгаа ингэ. Нөгөө хөхт толботой мэдлсэн хүн чинь би байгаамаа гэж хэлэхгүй юу. Тэгэхээр шинэ гэрээний үед амьдарч байгаа Христ итгэгчдийн хувьд бид нар Израильчуудын талаар Бурхны сонгосон ард түмэн гэдэг үгийг санаж явах хэрэгтэй тийм ээ. Тухайн үед үнэхээр эзний сонгосон ард түмэн Бурхан Израильчуудыг сонгож Бурхан өөрийнхөө яруу алдар сүрж явахлан дэлхийд мэдүүлэхийг хүссэн. Энэ бол Бурхны сонголт байсан. Бурхан хийсэн юм байна. Тийм учраас одоо Израильчууд тэгвэл еврейчүүд ямар ч хэрэггүй тэр нар хог шаар болсон гэж бид нар боддог. Үгүй л дээ. Эзэн тэднийг хайрлсан хിവэрэ бөгөөд бүр их сонирхолтой бид нар шинэ гэрээг унших тусам нэг юмыг ойлгодог. Бурхан өөрийн сонгосон ард түмэн Израилийг эргүүлээд аврал руу эзэн өөрөө дагуулах болно гэж. Аврал руу өөрөө дагуулах болно гэдгийг маш тодорхой эзэн өөрийнхөө үгээр хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр шинэ гэрээний үед амьдарч байгаа Христ итгэгч бидний хувьд Израильчуудыг бид нар өөрсдөөсөө илүү гэж харахаас илүүгээр Бурханы тэдний зориулсан Бурханы тэдэн зориулсан төлөвлөгөө байгаа. Бас Бурханы бидэн зориулсан төлөвлөгөө байгаа гэдэгт итгэх ёстой юм. Энд илүү дутуугийн яриа байж ерөөсөө болохгүй. Зарим хүмүүс тэгж бодоод байхгүй. Еврей хүнийг ивээчих юм бол бүх амьдрал нь гоё ивээгдчих юм шиг ярих гэдэг байгаа. Үүндээ бид нар ялангуяа шинэ гэрээний үед амьдарч байгаа хүмүүсийн үед бид нар энэ дээр маш их одоо юу хөө энэ дээр яг Бурхны үгийг илүү сайн мэдэх хэрэгтэй гэсэн. Нэгсэндээ шинэ гэрээгээр дамжуулан загтлуудаар дамжуулж тэр тухайн үедээс апостолуудаар элчнэрээр дамжуулж эзний бидэнд үлдээсэн тэр үгийг бид нар сайн судлах хэрэгтэй юм гэсэн. Мэдээж шинэ гэрээний үеийг бид нар унших тусмаа судлах тусмаа нэг юмыг үргэлж ойлгодог. Юу гэж хуучин гэрээний биелэл бол Есүс Христ юм а гэсэн байна. Есүс Христ загалмайд цовлогдсон нас барж үхлийг ялснараа Есүс Христ хуучин гэрээний үгийн тэр иш үзүүлгийг бүгдийг биелүүлсэн юм а гэж хэлж байгаа. Одоо харин шинэ гэрээний итгэгчдийн хувьд энэ биелэлийг хүлээж авсан итгэлийн үеийнхний тухай ярьж байна. Энэ итгэлийн үеийнхэн бид нар тэр Христээр дамжуулж хүн төрлөختсөн авралын биеллийг бид нар нүдэрээ харж бид нар амьдралаараа амсаж байгаа хүмүүс юм аа. Тэгэхээр хэн нь илүү вэ гэдэг үг бол маш тийм одоо зөв асуулт бол биш байна. Израильчуудад зориулсан Бурхны төлөвлөгөө байгаа. Монголчуудад зориулсан харь үндэстнүүд буюу Израиль биш, еврей биш үндэстнүүд зориулсан Бурхны төлөвлөгөө байна. Хэн нь илүү вэ гэдгээс илүү бид нар юуг мэдэх хэрэг Бурхны бидэн зориулсан төлөвлөгөөг бид нар ойлгож түүний дагуу бид нар амьдрах хэрэгтэй юм. Мэдээж еврей хүмүүс ивэх гэдэг бол муу юм биш. Энэ бол сайн зүйл. Монгол нэгнийхээ ивэх гэдэг бол муу юм биш. Энэ бол сайн зүйл. Хажууд байгаа найзтай хандж хэлэхгүй таныг ивэх чинь бас сайн гэж шүү. Харин бид нар мэдээж эзэн өөрийнхөө одоо үгээр маш тодорхой илэрхийлсэн тэр ард түмнийг бид нар сайн муу гэж бид нар гойшлохоос илүү эсвэл тэд нар үнэхээр Бурханаас өгсөн тэр хувь тавилан эдэлж чадаагүй гэж харахаас илүүгээр эзэн өөрийнхөө сонгосон ард түмнийг хэрхэн эргүүлж энэ аврал руу дагуулах эзэн өөрийнхөө бас яруу алдрыг тэр ард түмнээр дамжуулж хэрхэн үзүүлэх вэ гэдгийг Бурханы мутард байгаа. Бурхан өөрөө хийх болно гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид нар хин нь хуруугаараа жичилж еврейчүүд Христийг манай эзнийг цовдлсон хүмүүс байгаа гэж биднийг шүүх биш. Эсвэл еврей хүмүүс нь харь үндэснүүд лөө бид нар их л сонгогдсон та нар хинч биш гэж
Харин үндэстнүүдийг буюу еврей биш хүмүүсийг буруутгах, доромжлох биш, харин бүгдээрээ Христийн дотор нэг болж Бурхны алдрын төлөө амьдрах болно гэдгээ, үйлчлэх болно гэдгээ бид нэр ойлгох хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид нар Йошуа номыг уншихдаа яг л ийм санаагаар унших хэрэгтэй гэсэн үг. Тэгээс Йошуа номон дээр хэлэгдэж байгаа бүх зүйлийг бид нар унших үрдээ энэ бол еврейчүүдэд л хандаж хэлсэн үг. Энэ тэр үнд байсан Йошуа болон Израильчүүдийн л тухай ярьж байна. Энэ надад ямар хамаатай Монголд чинь Йордан гол байхгүй шүү дээ. Тэр гол гатлаад байгаа юм байхгүй. Туул голын тухай бичсэн бол тэр чинь сонирхолтой л байлаа шүү дээ. Ядаж хэрлэн голыг оруулсан бол ямар гоё байсан бэ? Энэ түүх маань Израильчүүдэд бичсэн тэр түүх хуучин гэрээний түүхүүд маань бидэнд сургамж болдог баг. Бидэнд Бурхны үгийг бидэнд ойлгуулдаг баг гэсэн үг. Тэгэхээр бид нар Йошуа номын 5 дугаар бүлэг дээр Израильчууд Йордан голыг гатлан амлагдсан газарт хөл тавьсны дараах сүнслэг бэлтгэлийн тухай өгүүлж байгаа. Одоо эдгээр тэр амлагдсан нутгийг эзэлж явахын тулд Бурхан тэднээс юу хүссэн бэ гэж хэлж байгаа. Өнөөдөр ч гэсэн бид нэр сүнслэг тулаанд ордог. Өнөөдөр ч гэсэн Бурханы бидэнд амласан амлалт байгаа. Эзэн өөрийнхөө ард түмэн болох бидний сонгогдсон ард түмэн шүү дээ бид нар чинь. Бурханы сонгогдсон ард түмэн. Халелуя. Бурханы сонгогдсон ард түмэн болсон бидэнд хандсан эзний төлөвлөгөө зорилго байгаа. Энэ бүхэн бидний амьдралд биелэхийн тулд бид нар бас Бурханы зорилгыг биелүүлэхийн тулд бид нар ямар бэлтгэлийг хангах ёстой вэ? Бид нар ямар байх ёстой вэ гэдгийг Йошуа номын 5 дугаар бүлэг бас бидэнд заадаг юм аа. Тэгэхээр амлагдсан газарт хөл тавьсны дараа сүнслэг бэлтгэлийн тухай өгүүлдэг юм уу? Энэ бүлэг бидэнд хэд хэдэн одоо зүйлсийг заадаг байгаа. Би хэлсэн 4 зүйлийг өнөөдөр бид нар яг энэ хэсгээс сурах гэж байна гэсэн үг. Нэгдүгээр Бурхантай тогтоосон гэрээгээ сэргээсэн тухай ярьж байгаа. Бурхантай тогтоосон гэрээг сэргээсэн тухай ярьж байгаа. Ингэж хэлсэн байгаа. Египтээс гарснаас хойш сүлд төрсөн шинэ үеийнхэн хоцлуулаагүй байсан тул Бурхан тэднийг энэ ёслыг үйлчлэхийг тушаасан байдаг. Египтийн боолчлоос гарснаас хойш тэд нар цүл 40 жил тэнүүчилсэн. Яагаад вэ? Итгэлгүй байсан учраас тийм үү? Бурхан тэднийг амлсан нутагт оруулж чадаагүй учраас биш шүү дээ. Тэд Бурханы үгэнд итгэж чадаагүй учраас. Өнөөдөр хаан нөхдөд та нарын зарим тэгж боддог байх. Өнөөдөр магадгүй бид нар заримдаа тэгж боддог байхгүй. Бурхан чадахгүй учраас би энэ асуудлыг ялж чадахгүй байна. Бурхан чадахгүй учраас би Бурханы амлсныг авч чадахгүй байна гэж бодох үе байгаад байдаг. Тэгээ бид нар ингэж хэлдэг байхгүй. Бурхан хаан байна та? Та яагаад миний залбиралд хариулахгүй байгаа юм бэ гэж. Би 40 жил залбирлаа штэ. 40 жил би хүслээ штэ. Би 40 жил таны сүм чуулганд явлаа штэ. Би өргөл 11 хүртэл өгсөн штэ. Би сайн мэдээнд явна гэдэл золиос гаргаад зөндөөл явсан штэ. Гэтэл Бурхан яагаад гэдэг. Бид нар заримдаа маш олон зүйлсийг бид үнэхээр Бурханы алдрын төлөө биш, түүний зорилгын төлөө биш, би эргүүлж Бурханаас ямар нэгэн зүйл авахын төлөө хийдэг байна. Үүндээ бидний хийж байгаа зарим сонголт маань харахад хүний нүдэнд харагдахад бидний амаар ярьж байгаа зүйл харагдахад Бурханы төлөө юм шиг мөртлөө эцэст нь бидний дотроо дандаа хувийн сонирхлол тээсэн байдаг. Хэрвээ би ингэ явчих юм бол Бурхан намайг илүү ивээх баха гэж. Илч Паул тэр ам өрсөн сайн мэдээний төлөө явах үед түүнийг чулуугаар шийдээд баг өхүүлээд хотоос гаргаж хайж явах тэр үед Илч Паул санаж байна уу итгэгч нар тойр залбирсны дараа босоод босч байгаа шүү дээ юм уу? Тэгээ буцаад өөрийн зодсон, өөрийн хавцсан тэр хот руу яваа сайн мэдээ ярихаар явдаг тийм үү? Энд Паулын хувьд ямар ч ашиг сонирхол байгаагүй. Энд Паулын хувьд ингэчүүл би Бурханаа илүү өрөөгдөх юм байна гэж байгаагүй. Харин тэр нэг юмыг мэдчихсэн баг. Би Бурханы үгийг дагах нь өөрөө өрөөл юм а гэдгийг ойлгочихсон баг. Бурханы зорилгын төлөө амьдрах нь өөрөө өрөөл юм а гэдгийг ойлгосон. Ингэж хэлээгүй байхгүй. Бурханы зорилгын төлөө амьдрчих юм бол эргүүлээд 2 давхар хавстаа болно гэх. Сүмд очиод өргөчих юм бол дараа нь өрнөөс гарчна. Нэгсэндээ би ямар нэг юм хийх юм бол Бурхан зөрүүлж надад ямар нэг юм. Энэ маань нэгсэндээ бид манай монголчуудын нэг юм хандлага гэж өгсөө авсандаа үлзийтэй байя гэсэн. Үгүй ийм хандлага энэ бол Бурханд үл таалагдах хандлага. Бид нар ямар ч зүйлийг хийсэн эзний алдрын төлөө хийгээрэй гэж Колосын хотын бичсэн загтлаар хэлсэн байт тийм үү? Юу ч хийсэн Бурханы алдрын төлөөгөр, Бурханыг алдаршуулахын төлөөгөр, Бурханы төлөө хийгээрэй гэсэн. Ингэж хийвэл надад ямар ашигтай вэ гэдгээс илүүгээр энэ нь Бурханы үг.
Энэ үгийг би дагсана. Бурхны үгэнд би итгэмжтэй байна. Бурхны үгэнд би дуулууртай байна гэсэн итгэлээр хандлагаар хийгэрэй гэдгийг эзэн хэлж байгаа. Египтчүүд яасан бурхан тэднийг Израильчууд Египтийн болчоос гарах үед бурхан тэднийг амлагдсан нутагт оруулж чадаагүй учраас биш. Тэд харин амлагдсан нутагт ороход итгээгүй учраас тэд нар цөлд 40 жил тэнүүчилж бүр бүхэлд нь нэг үе 40 жил тэр цөлд унаж үхэд дууссан тухай өгүүлж байгаа. Итгэлгүй байх. Итгэлгүй байх. Мэдлэггүйгээс болж заримдаа бид нар итгэлгүй байдаг. Заримдаа бид нар хүн хилээд байхад бас итгэхгүй байгаад байдаг. Нэрлэхүүгээс бол ялангуяа манай монголчууд тэр нэрлэхүү хүмүүс их штэ. Хажууд байгаа хүнээс асуудаа та хэр нэрлэхүү вэ гэж. Мэдлэггүйгээс болоод итгэлгүй байдал гэдгийг би танаар дэлээ. Энэ бол яг бүр олон жилийн өмнө гарсан одоо нэг ийм одоо зүйрлэл байдаг аахгүй. Тэгээ энэ зүйрлэл нь юу гэхээр яг энэ бол бүр юуны тухай нэг онгоцон сууж байгаа хүний тухай ярьж байгаа зүйрлэл олон жилийн өмнө та нар урд нь сонсчихсан байна. Хүн плед аваад онгоцон суулсан байна. Тэгээ онгоцон суугаад явж яхад нь тэр ингээ үйлчлэгч ингээ хоол тараасан байл. Тэрс би идэхгүй л гэдсэн. Хоол гэсэн чи идэхгүй л гэдсэн. Тэгэл хүмүүс аваад гэсэн энэ одоо ямар мөнгөтэй хүмүүс вэ гэж бодоод байсан чинь. Эдгээр мөнгөө яа төлж байгаа юм бол доо л гэж бодоод байсан шүү дээ. Тэгэл өөрөөс нас идэхгүй гээл. Тэгэл тэр чинь маш удаан хугацаанд нисээд буугаар бүр өлсөж ядраа тэгээд буусныхаа дараа тэр дүүн жилөө тосч яваа гэрт нь очиод маш их өлсөж гэнэ хоол гэсэн. Танай онгоцонд хоол өгөөгүй юм өгс. Харин тийм ээ би мөнгөгүй байсан юм а гэсэн байна. Тэгсэн юу вэ ахаа тэр чинь мөнгө таны плед авах чинь тэр пледэн дотор чинь тэр хоолны чинь мөнгө нь орцсон байсан байхгүй юу даа гэсэн. Мэдлэггүйгээсээ бид нар заримдаа итгэлгүй байдаг. Мэдэхгүй. Бид нар бурхан бидний ямар их ивэлээр ивэстийг бурхан биднийг ямар их боломжоор бурхан биднийг хангах вэ гэдэг мэдэхгүй. Мөн бурхан хинбэ гэдгээ бид нар хангалттай мэддгүйгээсээ болж бидний итгэлгүй байгаад байдаг. Тэгээд ийм асуулт бурхан энийг чадах болов гэдэг. No. Энэ бол маш буруу асуулт юм аа. Бурхан чадах уу биш. Бурхан хүсэж байгаа болов гэдэг. Бурханы хүсэл мөн болов одоо яг энэ цаг мөчид. Хэзээч бурханыг чадахгүй гэж бүү асуу. Бурхан таны хүсэл мөн үү гэж асуу. Эцэст нь энэ залбирж байгаа энэ гуйж байгаа миний энэ амьдрал энэ бүхэн таныг алдаршуулах уу гэж бид нар өөрөөс асуу. Нөгөө монгол хүний нэрлэхөө зангаар. Хүлэн авалтанд очиод ингээд хоол унд байгаад ингээд хэнгүүд нэг арай л нэг өөр хол газар нэг онцгой нэг ширээ зассан байгаа. Тэр ширээн дээр арай өөр юмнууд байгаа. Арай одоо жишээ нь нөгөө торт илүү амттнууд байгаа. Тэгээд тэр сүлээр насан тэр хоол энэ арай өөр хүмүүс очиод байгаа шүү нэ. Арай өөр хүмүүс аваад байгаа шүү нэ. Тэгэнгүүтээ тийш орж чадах. Нэг хүн хурж ирэнгүүтээ чи тэрийг очиод идээч гэдэг. Тэнгүүд манай монголчууд яадаг гэж нэрлэгдэг байхгүй. Тэгээ манай монголчууд ингэдэг их сонирхолтой. Би яг энийг маш олон удаа харжсан баг. Яг юм одоо хүлэн авалтан ч вэ нөө эсвэл юм янз бүрийн уулзалт цуглаан дээр ингээд нэг юм ширээн дээр тавьдсан одоо ингээд баахан тарах материалууд байж байдаг. Эсвэл заримдаа тарах материалтай хамт одоо нэг жижигхэн юм одоо гоёл чимэглэл юмнууд байдаг. Ирээд авсан хүмүүнд өгөөд байгаа. Тэгэнгүүт ингээд тэр зүг үнгүү өгч байгаа штэ гэхээр хараа зогсоод байдаг хүмүүс байдаг. Яг үнгүү өгж гинэ үг яг нягтлж байгаад очих гэдэг штэ. Тэгээ хүн хэдэн хүн очихыг хараад байгаа хөө. Тэгэнгүүт нөгөө хүн яг энэ хүн мөнгөө өгж гин үү эсвэл яг зүгээр аваа явж гин үү? Нэрлэх үү? Явж очиод тэгээ хамгийн гол нэрлэхүү чанар юунаас гардаг гэж бардам зангаас нэрлэхүү чанар гардаг байхгүй. Та нар мэдхүү. Та нар зарим багдаг. Юу гэжтэй пастор нэрлэхүү чанар чинь бардам зангаас гарахгүй шүү дээ. Яагаад нэрлэхүү бардам зангаас гардаг гэж? Яагаад тэгвэл эвгүй байдалд орох вэ гэсэн адил. Намайг хүмүүс буруугаар ойлгох вэ? Би эвгүй байдалд орчих вэ гэж бодож байгаа чинь та өөрийнхөө талаар бодох ёстойгоос илүү дээгүүр бодоод байгаа байхгүй. Тэнгүүд өөр хүнийг болохоор чи очиод аваад үзтээ. Энэ хүмүүсийн өмнө очиод эвгүй байдалд орсон чи яадаг юм? Энэ очиод тэнэгтэй хүмүүс харангууд гайхаад яагаад чи хүний юм авчих уу гэж хэлсэн чи яадаг юм? Би эвгүй байдалд орж болохгүй. Гэтэ ер нь бол хамт олон дотор ер нь эвгүй байдалд орсон ч яах ч хүмүүс байдаг үстэй. Явж очиод авъя мөнгө төл за буцаагаад өгчий. Мөнгөтэй байсан юм байна. Авъя. Зүгээр аваа. Нааш зүг хөнгөө өгч шүү гэдэг бууц. Тэнгүүтээ дахиад авч болох уу гэж асуудаг хүмүүс байдаг тийм үү? Ер нь монголчуудын нийтлэг нь болохоор өөрөө ганцаараа авчвал тэгэл болоод юм уу?
илүү юм ярьж авснаач баг хураалгач вэ гэж боддог хүмүүс байдаг. Тэгэхээр бид нэг бол нэрлэхгүй байдлаасаа болоод нэг бол бид нар мэдэхгүй байдлаасаа болоод бид нар итгэлгүй байгаад байдаг. Энэ үнэхээр бидний зориулсан юм уу гэдгийг хүлээж авч чадахгүй байдаг. Израильчууд өмнөндөө бурханд итгээгүйсээ бол тэд нар цөл 40 жил тэнүүлсэн ба. Тэгэхээр яг энэ өнөөдөр бидэнд яг юу зааж байгаа вэ гэхээр эзэн эргээд тэднийг хоцлол хийж тийм үү ирчүүдийг хоцолж байгаа тийм үү хоцлох гэдэг бол одоо эртний Монгол үг шүү дээ тийм үү одоо бид нар орчин үеийн Монгол хөвч хөндөх гэж ярьдаг тийм үү хоцлох гэдэг юм хоцлолыг хийсэн. Энэ бидэнд юуг заадаг вэ гэхээр альва том алхам хийхээс өмнө бурхандаа тогтоосон хувийн харилцаа амлалтаа эргэн харах тухай ярьж байгаа. Тэд амлалтсан нутаг руу орж одоо бурханы амласан тэр нутаг руу одоо байлдан дагуулт хийхийн өмнө эргээд бурханы тэдэнтэй хийсэн тэр гэрээг сэргээсэн. Эргээд бурханы үгийг тэд дурсан сонссон байна. Тэгээд хэлсэн Библиэд хэлсэн даа. Йохошуа захиур хутга хийгээд тэнд байсан бүх байлдах чадвартай бүх ирчүүдийг хоцолсон тухай ярьж байгаа. Бүх ирчүүдийг. Ягаад гэвэл өмнөх хоцлуулж гэрээгээр дамжуулж хоцлуулсан байсан тэд нар яасан цөлд өгсөн учраас. Одоо эргээд бурханы гэрээ амлалтыг санаж байна. Эзэн энэ амлагдсан нутгийг бидэнд өгнө гэсэн. Энэ амлалтыг тэд нар дахин санаж байна гэсэн. Дахин тунхаглаж байна гэсэн. Тийм учраас ан нөхдөд та өөрийнхөө амьдралд альва зүйлийг хийх том шийдвэр гаргаж байгаа бол альва зүйл хийхээс өмнө та эргээд бурханы амлалтыг санах хэрэгтэй. Бурхан хинбэ гэдгийг дахин өөрийнхөө амьдралд сануул, өөртөө тунхаглах хэрэгтэй, сануулах хэрэгтэй. Би том итгэлтэй жижиг бурхантай биш ээ. Та нар ер нь том итгэлтэй жижиг бурхантай хүмүүсийн түүхийг уншижсэн үү? Библиэлд уншижсэн үү? Санаж байна уу? Баалын иш үзүүлэгч, Баалд мөрөгжсэн иш үзүүлэгч хуучин гэрээн дээр байгаа тийм үү? Баалд мөрөгжсэн иш үзүүлэгч нар байна. Тэгээд санаж байгаа бол тэд нар хурж өгдөө Баал руу тэд нар хашгирдаг үсттэй. Баалаас юу гуйсан гэж тэд нар гал буулгахыг гуйсан байдаг. Баал бурхан гал бол тэд нар тахлын ширээ яагаад. Тэгээд тэд нар бүр яасан гэж өөрсдөө зүссэн байдаг хөтөр. Ямар том итгэл вэ? Өөрсдөө зүсээд өөрсдөө тэнэгээр би нэгэ ташуурдаал, цуснаж гойжуулаад тэг юу ч болог. Харин тэнд байсан бурханы иш үзүүлэгч юу гэдэг вэ? Тэгээд бүр ингэж тэд нэг явуулдаг үстэй. Өөш танаа Баал чинь унтцсан юм биш үстэй. Өөш амралтаар явцсан юм биш үстэй. Өшөө чанга та нар хашгираарай. Өөш танаа Баал чинь та нарыг сонсохгүй байгаа юм биш үснээр бүр ядар сунж унтлаа тэд нар хашгираад юу ч болоо. Тэд нар маш их итгэл байсан. Гэхдээ үүндээ тэд нар буруу зүйлдээ итгэлээ тавьсан байсан. Харин энэ бурханы иш үзүүлэгч яадаг үлээ зүгээр бүр тэр тахлын ширэн дээр ус асгаж байгаа тэгээ хэлдэг юм уу? Бурхан минь та өөрийн галыг буулгаач гэхэд гал буусан юм аа. Халелуя. Бид нар жижиг итгэлтэй том бурхантай хүмүүс. Яг л Библи хэлэхдээ бидний гичний үр шиг жижигхэн итгэлтэй байхад та нар уулыг нүгэлгэнэ гэсэн байна. Бурхан бидний итгэлийг хардаг. Тэгэхдээ тэр зүгээр нэг бэлэг тэмдэг болсон итгэл биш. Тэр амьд үүстэй итгэлийг хардаг юм аа. Хэмжээс бид нар өөрийнхөө бурханы амлалтыг санах хэрэгтэй. Магадгүй таны зарим чинь ирэх өдрүүдийн туршид маш чухал шийдвэр гаргахыг хүсэж байгаа бол түн бэлдэж байгаа бол залбирж байгаа бол эргээд бурханы хинбэ гэдгийг сануулах хэрэгтэй. Өөртөө сануул бурхан хин бэ? Би ямар бурханд итгэж байгаа юм бэ? Бурханы үгийг өөртөө сануулах хэрэгтэй. Ямар бурхан надад ямар амлалтыг өгсөн бэ гэдгийг бид нэр дахин санах хэрэгтэй гэсэн. Тэмчээс альва том алхам хийхээс өмнө бурхантай тогтоосон хувийн харилцаа амлалтаа эргэн санах хэрэгтэй. Бурхантай харилцах, хувийн харилцаа. Бурхан бол бидний хүслийг биелүүлдэг бэрд биш гэдгийг дахин сана. Зүгээр л бид нар юу дуртай 9 хүслээ хэлээл бурхан тэнд биелүүлж идэг юм биш. Бурхан бол бурхан. Энэ бурхан бүгдийн эзэн, бүгдийн хаан, бүгдийг бүтээгч. Тэр бол бурхан. Таны хүслээр хөдөлдөг тэр шүтэн биш. Та харж яснаа наад наад шүтэнээ өргөд энэ хоймор руу тавьчих. За наад шүтэнээ өргөд майхан руу аваад тавьчих. Бурхан таны хүснээр хөдөлдөг. Таны хүсэж байгаа хоймор гэж хэлж байгаа газар чинь та өөрийнхөө хүчээр аваашаа тавихад тэнд очираад тавигддаг тийм бурхан биш ээ. Таныг аваад кармалаад таныг ингээд кармалаад аваа явдаг бурхан тийм шүтэн биш ээ. Харин бурхан таныг хаан төрхийг, хэний хэдэх хүүхэд байхыг, хэдэн он төрхийг,
бас хэрхэн амьдрахыг бүгдийг тогтоосон, бүгдийг мэдсэн тэр бурхан гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэ дэлхийн суурьаас өмнө таны тухай мэдчихсэн бурхан байна. Тэр таны гараар бүтээгдэг. Харин тэр өөрийн гараар таныг уралсан юм аа. Халелуя. Амен. Хоёрдугаарт нь бид нар эндээс юу сурдаг вэ гэхээр 5 дугаар бүлгээс Египтийн шившгийг зайлуулсан гэж хэлсэн байдаг. Бурхан Гэлгалд хөвч хоцлол хийсэн байна. Хоцлол үйлснийхаа дараа Йошуа 5 дугаар бүлгийн 9 дэх хэлсэн байна. Тэгэхэд яава Египтээс олж тээсэн шившгийг чинь өнөөдөр би зайлууллаа хэмээн Йошуад хэлсэн тул өнөө хүртэл тэр газрыг Гэлгал хэмээн нэрлэх болжээ гэсэн байна. Шившиг зайлсан гэсэн байна. Бүх шившиг, бүх гутамшиг зайлсан юм а гэж хэлж байгаа. Өнгөрсөн үеийн боолчлол, Египтийн боолсон боолчлол. Мөн итгэлгүй байж Бурхны хамсан нутагт орж чадаагүй итгэлгүй байдлын нүгэл, гим нүглээс шившгээс салжээ гэсэн байна. Гутамшигаас тэд салсан юм а гэсэн. Энэ нь гутамшигаас салж шин амьдралыг эхлүүлэхэд Бурхны уучлал ба ариусгал хэрэгтэй сануулж байгаа. Бид нар өдөр бүр Бурхны өмнө шинээр амьдарч шин амьдралыг хүлээж авахын тулд бид нэг юм сан. Бид уучлагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүгээр ойлгох биш. Тэрийг мэдэх хэрэгтэй, итгэх хэрэгтэй. Энэ уучлалыг хүлээж авахын тулд бид нар эзний өмнө гимших хэрэгтэй. Тэгээ Йошуа 5 дээр маш тодорхой хэлсэн байна. Египтээс олж тээсэн шившгийг чинь өнөөдөр би зайлууллаа гэсэн байна. Тэд нэр хоцлол хийсний дараа. Нэгс нөө Бурхан тэдэнтэй хийсэн гэрээгээ дахиж сэргээсний дараа Бурхан тэдэнд амласан амлалтаа дахин ойлгуулсны дараа одоо та нар дахин шинээр цоо шинээр харж шинээр итгэж шинээр амьдарч Бурхан хэлж байна миний та нарт өгөх шин газар нутгийг шин тулаан дотор шин ялалтыг харах болно гэсэн. Халелуя. Бүх шившиг чинь зайлсан юм аа гэж. Өнөөдөр бид нар Есүс Христ итгэх үед эзэн юу гэж хэлдэг гэж 2 дугаар Коринтын 5:17 дээр бидний шин бүтээл болсон гэж хэлж байгаа. Харагтун бүх хуучин чинь өнгөрсөн шин болсон байна гэж. Бид шин болсон байна. Бид шин болсон байна гэсэн. Халелуя. Бүх хуучин чинь өнгөрсөн гэсэн баг. Бид нар шин болно гэдэг нь нүүр царай чинь өнгө ороод явчихна гэж та шууд бодож болохгүй тийм үү? Заримдаа тэгдэг л дээ, заримдаа бид нар эзэнд итгэсэн агуух тэр баяр хөөр итгэлтэй байхад бидний царайнд гэрэл тодордог байгаа. Заримдаа бид нар ингээд сүмд олон жил яваад ирсний дараа бид нар бүх юм ингээд мэддэг болоод ирэх үед бүх юм ингээд ойлгодог гэж өөрийгөө мэдээл бүх юм ийм л байдаг гэж бодоод ирэх үед бид нар нөгөө баяр хөөр нэг авралын баяр хөөр байхгүй тэртээ дэрэг би аврагдсан. Одоо яасан ч би авралаа алдахгүй шүү дээ. Аврагдсан юм чи гэсэн ийм бид нар сул дорой байдлаар бид нар амьдардаг. Гэтэ өдөр бүр Бурхны авралын баяр хөөргийг ойлгож амьдраасаа, мэдж амьдраасаа, мэдэрч амьдраасаа Бурхны баяр хөөргийг. Тэгэхээр хоёрдугаарт нь эндээс бид нар юу харж байгаа гэхээр өнгөрсөн үе бол дууссан гэдэг. Бурхан өөрийнх нь гэрээг байгуулсан гэдэг. Ялангуяа шинэ гэрээний итгэгч өнөөдөр танд хандаж хэлэхэд өнөөдөр энийг сонсож байгаа онлайнаар сонсож байгаа танд хандаж хэлэхэд Бурхан хүн төрлөختөндөө байгуулсан шинэ гэрээ Есүс Христийн гимгүү ариун цусаар тогтсон юм а гэдэг болох хэрэгтэй. Есүс Христ өөрийнх ариун цусаар тэр авралын шинэ гэрээг тогтоосон байдаг. Эвлэрлийн гэрээг Бурхан эцэгтэй хүн төрлөختнийг холбосон, нүгэлт хүмүүсийг холбосон тэр шинэ гэрээг эзэн өөрийнхөө ариун цусаар тогтоосон гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас одоо энэ үг бол таны үг байхгүй. Тань зориулсан үг харагтун бүх хучин өнгөрсөн бөгөөд шин болжээ гэсэн. Халелуя. Шин болсон байна гэсэн. Бид нар шин болсон ингээд хэлэнгүүт бид нар одоо шин болсон чи одоо ямар гоё шин юмтай болох уу гэж. Бидний амьдрал шин, бидний үнцэн шин. Ягаад гэвэл Бурханаас бидэнд өгсөн үг шин юм а. Бидний итгэл шин. Халелуя. Бидний амнаас гарах үг шин. Бидний биеиндээ харьцах хандлага маань шин байх болно гэдэг болох хэрэгтэй. Мэдээж өнөөдөр энэ сургаалыг сонсоод баяр хөөртэй гарч яваад дэлгүүр дотоод очиод шинэ хувцас авч болно. Би шинэ бүтээл болсон. Өнөөдөр би шинэ хувцас авнаа. Өөрийгөө шагнаа. Шинэ болжээ. Окей. Come on. Яваа шинийг ав. Гэхдээ та гадна байдлаа яаж шинжлээд тэгээ өөрийнхөө нүүр царайнд ямар ч зургийн хичээл хийгээд хэрвээ таны дотор шинжлэхдэггүй бол энэ бүхэн худлаа байх болно гэсэн үг. Эзэн биднийг
гадаа төрхөөрөө шин байгаарай гэж хэлээгүй. Эзэн биднийг итгэлээр сүнсний хувьд шин байгаарай гэж үссэн байна. Гуравдугаарт бид нар юу харж байгаа гэхээр Бурхны хангамж өөрчлөгдсөнийг харж байна. Бурхан Израильчуудыг 40 жилийн туршид Юрбус янз бүр хангаж эхэлсэн байна. Харин яг одооноос эхлэн Бурхны хангамж өөр болсон. Йохошуа 5:12 дээр хэлж байгаа. Тэдний газрын үр шимээс хүрдсэн өдрөөс эхлэн маан зогсон агаад Израильчуудад дахиж маан гарсангүй. Тэд тэр жилдээ Канаан нутгийн үр өгөөжөөс хүртлээ гэсэн байна. Тэд нар амлагдсан нутаг руу орж, амлагдсан нутаг тэд нар ажиллаж хөдөлмөрсөн ажлынхаа хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн. Тэгээ одоо маан зогсон байгаа. Мааныг та нар санаж байна уу? Тэд нар Израильчуудыг цөлд явж байгаа үед бас Бурхан маан буулгасан байдаг. Тэгээ тэр маанаар хоолж исэн байдаг. Тэд нар өглөө босонгод маан байж. Шинээр өдөр бүр шин байсан. Өдөр бүр шин мааныг тэд гэж. Харин одоо яг энэ цаг мөчөөс ингээд тэд нар тариа тарьсан байна, хөдөлмөрсөн байна, ургацаа авсан байна. Яг энэ цаг мөчөд яасан гэж Бурхан yes. Одоо бүх юм шинээр явуулна гэсэн байна. Шин хангамж. Одоо цөлийн амьдрал дууслаа. Одоо та нарын итгэлийн амьдрал, та нарын хөдөлмөрийн амьдрал, хөдөлмөрлөлийн үр жимсээ амсаж амьдрах тэр амьдрал ирж байна гэсэн. Израильчууд амлагдсан газрын үр тарианаас идэж эхлэхэд 40 жилийн турш тэнгэрээс бууж байсан маан зогсдог. Бурхан биднийг үргэлж тэтгэдэгч, цаг үе өөрчлөгдөхөд түүний хангах арга барилж бас өөрчлөгддгийг энд бидэнд зааж байна. Бид нар хуучны аргаараа бодож болохгүй. Угаасаа ингээл болдог байхгүй, ингээл хангачдаг байхгүй, ийм хийгээл ийм аваад тэгэл болдог байхгүй гэсэн. Энэ бодол шинэ үлрэл рүү орох үед, Бурханы шинэ өдөрдөмж ирэх үед Бурхан өөрийнхөө чуулганыг ер бусын арга замаар хангаж эхэлдэг. Одоо би та бүхэн нэг богинохон жижигэн гэрчил хэлээ л да. Би манай сүм дөнгөж байгууллагад удаагүй бид нар ингээл 10 ч хүрхэн хүнтэй байлаа л да. 10 гаруй хүн байсан юм байна. Тэгэл бид нар чинь хамт залбирч ирсэн. Залбираал одоо Бурханаас гуйжсэн. Бурхан минь саунд системээс шинжилчмээр байхын цөөхүүлээч гэсэн бас нэг аятайхан гоё ингээд нэг спикер тавиад ярьдаг байх юмсан гэж залбирч ирсэн байгаа. Нэг гоё ингээд кибордтооч болчмоор юм шиг гэл. Тэгээ бид нар нөгөө цөөхөл уучраас тэгээ мөнгө цуглуулад нэмэргүй хүрхгүй байх. Тухайн үед яг нэг $500 орчим доллараар бид нар саунд систем шинээр авах хэрэгтэй байгаад байна. Тэгээ залбирч ирсэн баг. Тэгсэн нөгөө Тонлиу пастор багаараа ирсэн байхгүй багтаагаа ирээд. Тэгээд Тонлиу пастор багтаагаа ирээд манай бидний подволт хийдэг байсан подволт хурж ирээд хамт бидэртэй залбираад гарч явсан. Гарч явахдаа Тонлиу пастор яасан гэж $500 өгсөн баг. Тэгээд сүмийнх нь хүн явахт нь хэлсэн гинэ. Пастраа энэ конвертын $500 хийлээ. Та очиод Монголд очиод хэрэгтэй сүмийн ивээгээрэй гэсэн. Тэгээд Тонлиу пастор манай сүм дээр ирээд бидэртэй хамт нэг 10 гаруй хүнтэй хамт залбирч ингэсний дараа багийнхаа хүмүүстэй ярилцсан гинэ. Энэ $500 энэ сүмийг ивээх үү гэдүүлээ. Бүгдээр харин тийм бид нар ч гэсэн адилхан санал байна гэд. Тэгээд $500 гэсэн. Бид нарын өмнө юуны төлөө гуйж ирсэн $500 гуйж ирсэн. Халелуя. Энэ тухайн үед яг маан шиг ирсэн байхгүй. Яг маан мэт ирсэн баг. Манай чуулганы хэрэгцээг хангахын тулд маан ирсэн байна. Амен. Хаанаас гадны тэр номлогч пастороор тэр гадны тэр итгэгчээр дамжуулж энэ гайхамшиг ирсэн байна. Харин одоо өөр тэрнээс хойш цаг хугацаа өнгөрсөн өөр. Одоо манай сүмийн хэрэгцээг хангахын тулд гаднаас одоо ялангуяа бид нар ингээл спикер авах мавч гэдэг юм уу санд ширээ авах янз бүр бид нар гаднаас нэг хүн орж нэг сайхан мөнгө өгчөөсөө гэж. Одоо тэр байдлаас гараад бид нар бараг 20 гаруй жил явж байгаа байхгүй. 20 гаруй жил өнөөдөр амьд өгсөн яхаар нутгийн итгэгч нар энэ чуулганд ирсэн итгэгчдийн үргэл хандвар бид нэр бүх зүйлийг эзэн бидний хэрэгцээтэй бүх зүйлийг эзэн хангасаар ирсэн юм. Халелуя. Халелуя. Амен. Одоо бид нэр янз бүрийн байдлаар бид нар одоо нэг санал авсан. Тонлиу пастраа сандлын мөнгө өгөөч. Нэг спикер авсан. Спикерийн мөнгө өгөөч. Энэ одоо энэ тромашла нэг спикерийн мөнгө явуулчаач. Энэ маан шиг тэнгэрээс бууж ирсэн тэр үед бол. Мэдээж гэхдээ одоо хүртэл мэдээж одоо гадны итгэгчдийн тусламж дэмжлэг бид нар тодорхой үйлчлэлүүдээр хэрэг болдог. Одоо хүртэл бас мэдээж тиймэрхүү үйл явдлууд явагдахгүй байдаг тодорхой төсөл хэрэгжүүлэхэд ч юм уу. Гэхдээ яг чуулганы яг өнөөдөр амьд сүмийн бүх хэрэгцээг өнөөдөр энэ сүмд ирж байгаа хүнээр бүх итгэгч хүн бүрээр дамжуулж эзэн хангалттай хангаж байгаа юм.
Халелуя. Алдар нь бурханд байх болтугай. Тэгэхээр цаг үе бүр өөрчлөгдөхөд бурхны хангалт өөрчлөгддөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхд бага байхад эцэг их нь хангадаг тийм үү? Бүх юм нь хангадаг. Насанд хүрээд сургууль сураад төгснөө дараа өөрөө ажил хийж өөрийгөө хангах хэрэгтэй болдог. Бурхан тэр боломжийг нээж өгдөг. Тухайн өндөр мэдлэгээ өглөө, боловсролын өглөө бурхан боломжийг өгөө. Одоо тэр хүн өөрийнхөө амьдралыг тэр бурханы түнд өгсөн тэр ерөөлийн дагуу хангах хэрэгтэй болдог гэсэн үг. Одоо Израильчууд гайхамшигаас илүүтэй түүний өгсөн бурханы тэдэнд өгсөн газар нутаг дээрх хөдөлмөрийн үр шимийг хүртэж эхлэх шинэ үйлрэлүүд тэд нар орсон байгаа. Тэм учраас бид нар 5 дугаар бүлгээс 1-р бид нар юг сурж байгаа вэ? Бурхан гэрээгээ дахин тэдэнд сэргийс. Өөрийнхөө амлалтыг тэдэнд дахин сануулсан. Тэгээд тэр дахин хоцлол хийсэн баг. Та нартай хийсэн гэрээг та нарт өгсөн амлалт юм аа гэсэн. 2-дугаарт нь бид нар юг сурлаа. Юг тэндээс харсан билээ. Египтийн тэр шившгийг зайлуулсан юм аа гэсэн. Хуучин өнгөрсөн тэр 40 жил цөлд итгэлгүй амьдэрсэн үеийнх нь дуусаад шившиг гутам шиг зайлсан. Египтийн боолын амьдралаар амьдсан тэр гутам шиг зайлсан. Тэрийг харуулсан баг. 3-дугаарт нь бурханы хангамж өөрчлөгдсөн баг. Одоо та нар шинээр харах хэрэгтэй. Шинээр бодох хэрэгтэй. Шинээр залбирах хэрэгтэй гэж. Одоо ийм үгнээс бид нар салах хэрэгтэй болж чадахгүй. Ер нь угаасаа л нэг ийм байдаг шүү. Угаасаа гэж байхгүй тийм үйлрэлөө бид нар орж байна. Халелуя. Юу ч болж магадгүй тэр үйлрэлөө. Халелуя. Бурхан ямар ч арга замаар хангаж болох тэр үйлрэлөө бид нар орж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурханы ер бусын гайхамшиг, Бурханы өөрийнх нь хүч чадлаар зөвхөн Бурханы хийж чадах тэр гайхамшигт амьдралөө бид нар алхаж байна гэсэн. Тэгэхгүй угаасаа би ингээл явж байдаг. Би ийм л байдаг. Тэгэд би саяхан нэг удаа танилцсан, надад танилцсан. Би нэг ахта танилцсан баг. Тэр хүмүүс ер нь би угаасаа гэдэг үгэнд дургу гэж хэлсэн баг. Угаасаа гэдэг чинь өнгөрсөнтөөгөө эвлэрээд байгаа юм шиг. Ийм л байдаг. Ингээл байж гин. Дандаа л ийм байж байгаа гэсэн юм шиг. Тэгээс би угаасаа гэдэг үгэнд дургу гэдсэн. Тэгээд надад чинь таалагдсан баг. Гэхдээ би угаасаа гэдэг үгийг хэрэгэлдэг хүн л дээ. Тэгтэл тэр хүний хэлсэн надад таалагдсан. Тийм шүү дээ. Яагаад? Бас би мэднэ л дээ. Бас манай нэг найз бас баларсан гэсэн үгэнд дургу. Тэг би бас хэрэгэлдэг өгөх тэр үгийг. Би хамт явжаад хэвээ баларсан гэдэг. Яг гэх юм үгэлж идэг. Баларж ор үнсгүй үгүй устж үгүй болно гэж сутгатаач наа чинь. Бити тийм үгээр л зүгээр яг юм бүтлгүүцэн байж болно, юм бодсноор болоогүй гэж болно. Балраад ахаар яа тийм. Балруулд нь ойлгож байна. Бүр түүхээс арчигдаж хаягд бүр байхгүй бол ерөөс энэ үгийг бити хэрэглэгээд надад хэлчихсэн. Тэгээ окей. Тэгтэл нэг мэдсэн чинь баларсаа гэсэн юм шиг байгаа. Хүмүүс яг тэр үгнүүдийг янз янзаар харж болно гэсэн. Тэгэхээр бид нэр үргэлж одоо саяны 3 дахь зүйлээс харж эзэн шин улирлуу дагуулж байгаа учраас бид нар шин зүйлийг Бурханаас хүсэж, Бурханаас гордох хэрэгтэй, итгэх хэрэгтэй юм. Эзэн шинийг хийх болно гэдэг. Зөвхөн өмнөх одоо ингэж л байсан, ингээд л байна, ингэсээр байгаад л ингээд бүгдээрээ хадан гэртээ махан биений яваад амьдсан Бурхан руу явна. Ингээд л байж өөр илүү төтөм гарахгүй. Ийшээ. Бүгдээр Бурханы шин зүйлийг харцгаая. Халелуя. 4-р намын зүйлтэн 4-р нь эзэн Бурхан бол Израилийн жинхэнэ өдөрдөгч гэдгийг харуулсан байна. 13-аас 15 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Яхошуа Ирэхүү хотын ойролцоо байхдаа өмнө илдээ суглан барьсан хүн зогсож буй гинт олж үзчихэ. Тэгээд өнөө хүн дээр очиж чи манай талын хүн үү эсвэл дайсны талын хүү гэж асуусанд нөгөөх юм аль нь ч биш би Яавагийн цэргийн жанжин тул ирэв химээлээ. Яхошуа даруйхан нүрэ газарт хүртэл сөхрөн мөргөөд эзэнтэн минь зарцтай юу тушаасан бол гэв. Яавагийн цэргийн жанжин зогсож буй газар чинь ариун оршихуй тул хөлдөх шаагаагаа тайлгдун хэмээсэнд Яхошуа ёсоор болговоо гэсэн баг. Яг энэ бидний дотор байдаг маш өргөн гэх юм олон удаа биднээс асуудаг асуулт байна л да. Бурхан яг хэний талд байгаа боллоо гэж. Бурхан одоо яг Израилийн талд байгаа болов уу, Ираны талд байгаа болов уу? Хүмүүс мэдээж Израилийн талд байдаг. Бурхан Америкийн талд байгаа болов уу, Ираны талд байгаа болов уу? Мэдээж л Америкийн талд байна. Яг л Америкт зөндөө итгэгч нар байгаа юм чинь. Израиль чинь Бурханы сонгосон ард түмэн чинь. Иран. Юу гэж Иран тэр
тэр одоо худал шүтээ тэрийг юу гэж те бурхан бол тэднийг яг тоохгүй шүү дээ. За энэ хаа бидний л бодол мэдээж магадгүй. Гэхдээ бид нар нэг юм ойлгох бурхан бүх хүмүүст хайртай. Тэр Иран байна уу, тэр лалын шашинтай байна уу, буддын шашинтай байна уу, бөө мөргөлтэй байна уу? Бурхан бүх хүмүүст Христ итгэлтэй байна уу? Бурхан Христ итгэлтэй хүмүүст нь илүү хайрлаад лалын шашинтай хүнд нь бага хайртай гэж та бодож байна. Үгүй. Бурхан Христ итгэлтэй хүнийг илүү хайрлангуудаа буддист хүний болохоор бурхан үл тоодгүй. Үгүй. Бурхан бүх хүнийг аврагдаасаа гэж хүсдэг гэж Библи бичсэн байдаг. Бүх хүнийг аврал руу ирээсэй гэж хүсэж байгаа. Харин гэхдээ яг үндэ тэр Израиль, Иран, Америк энтрийн хооронд болж байгаа зүйлийг бид нар бүгдийг яг уу тэр бид нар хичнээн сайн тайлбарласан ч хичнээн сайн бид нар өөрснөө ойлгосон гэж бодсон ч гэсэн үнэндээ яг бурхан юу хүсэж байгааг бид нар төгс ойлгож чадахгүй. Тэгээ санаж нөгөө Танилын пастор өнгөрсөн бүтэнсээ хэлсэн шүү дээ. Өнгөрсөн бүтэнсээ тэр номлол төрөлөө юун дээр нэр. Одоо энэ хямрал алгаад бурхан ямар нэгэн хоол хийж байна гэж тий. He is cooking something гэж тийм үү? Something good гэдэг байгаа байхгүй. Тэр бурхан ямар нэгэн сайн зүйлийг одоо хоол хүнс бэлтэж байна. Бид нар үнрээр нь мэддэг гэдээ хэлжсэн тийм үү? Хоолны үнэр ямар ч гоё хоол, гоё үнэрч байна. Гэхдээ яг юу юм бол галтгоонд орохдоо хардаг гэж тийм үү? Өнөөдөр магадгүй бид нар ингээ үнэрлж нэгсэндээ дэлхий дээр болж байгаа зүйлсийг харахаар яг эцсийн цаг үе ирж байгаа мэт бидэнд харагдаж байгаа. Бид нар эцсийн цаг үед амьдарч байгаа. Гэхдээ яг бурхан юу хийж байгаа вэ? Бурхан өөрөө л хамгийн сайн мэдж байгаа. Харин энэ бүх нь хүн төрлөختний авралын төлөө байх бол. Хүн төрлөختөн Есүсийн дахин амьлтыг мэдхийн төлөө байх болно гэдэгт итгэж байна. Халелуя. Бурхан айлынхан талд байна. Итгэж найзлах муудан гутаа би илүү их залбирал мацаг өрөөд байгаа бол айгуул миний залбир сонсоод бурхан энэ нөхрийг өстой ойлгуулад ухамсарын шанаа бурхан өгч ирсэ гэж байна. Харин энд яг адилхан зүйл хэлсэн байхгүй Йохошуа. Та хэний талд юм бэ гэж. Бурхан та хэний талд юм бэ? Биш жанжин тэр сэлэн барьсан жанжин та хэний талд. Нэгс яг л хэлж яана л да бурхан. Миний талд юм уу? Тайсны талд юм. Хэний талд юм? Тэгсэн тэр жанжин юу гэсэн би бол бурханы талд юм а гэсэн. Анүхтөө бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Бурханы талд буюу бурханы хүсэл байгаадыг олох хэрэгтэй. Энэ миний хүслөө энэ сүрэнгийн хүслөө биш. Бурханы хүсэл. Энэ монголчууд уу, еврейчүүд үү биш. Бурханых гэж. Амен. Бурханы талд байна. Эзэн үнэхээр өөрийнхөө хүслийг та бүхний амьдралд биелүүлсэн. Тэгээд яг төгсгөлд нь Йохошуа Явагийн тэр цэргийн жанжинтай нүур тулаад тэр Йохошуад хэлсэн байгаа. Хөлөөсөө шагаагаа тайлахыг тушаас тухайн газар ариун болохыг түн сануулсан байна. Хэдийгээр өнөөдөр ан нөхдөд хэн нэгэн хүн тухайн чуулганыг тухайн үйлчлэлийг удирдах байсан ч гэсэн жинхэнэ Тулаанбай ялалт бол Бурханы гарт байдаг гэдгийг бүрэн санах хэрэгтэй. Өнөөдөр би амьд сүмийн тэргүүн пастор гэж нэрлэж байгаа ч гэсэн үндэ энэ чуулганы жинхэнэ тэргүүн бол Есүс Христ юм аа. Амен. Есүс Христ энэ чуулганы эзэн, өмчлөгч нь би биш. Бид нар биш. Энэ бол Есүсийн чуулган. Тэгэхээр Бурханы гарт жинхэнэ ялалт байдаг. Өнөөдөр бид Бурханыг талцуулах биш, харин бид Бурханы тал зогсож сурах хэрэгтэй юм аа. Бид өөрсдийн хүчээр биш, харин Бурханы тушаал өдөрдмжинд захирагцснаар амжилтанд хүрнэ. Йохошуа тэнд өөрийнхөө хүч чадлаар за одоо бурхан надтай хамт байна гэсэн чинь одоо зүгээр сайхан зоригтой зүгээр очиод цөм зохиод явчих гэж бодог. Тэр Йохошуад бурхан бас нэг зүйлийг харуулсан байна. Тэр өөрийнхөө тэр одоо бурхан өөрийгөө би бол энэ израильчүүдийн өөрийн сонгосон ард түмний жинхэнэ жанжин нь тэргүүн нь удирдагч нь эзэн би юм а гэдэг хэлсэн. Халелуя. Тэгэхээр эдгээр энэ яагаад энэ чухал вэ гэхээр тэд нар маш том тулаанд орохын өмнө нэг зүйлийг ойлгож байгаа. Бидний хүчээр хийхгүй юм байна гэдгийг. Бурханы хүчээр. Йохошуа гэдэг удирдагч хийх гээд байгаа юм биш юм байна. Бурхан хийх гээд байгаа юм байна. Бурхан бидний удирдагч юм байна гэдгийг харсан байна. Халелуя. Тийм учраас ан нөхдөө өнөөдөр бүгдээрээ эзний өмнө хүрч яасан залбирцгаая. Бүгдээр хамт босцгоё. Тэгэд эзний өмнө ирээд бид нар эзэн хандан залбирч дунд тунхаглацгаая. Бидний хэлэх үг, бидний дотроос гарах тэр залбирал юу гэж энэ бол
бид нар би чадна гэдгээс илүүгээр Бурхан та чадна. Бурхан таны хүсэл биелнэ гэсэн тэр итгэл байгаасаа. Гэхдээ миний амьдрал жинхэнэ эзэн бол Есүс. Эзэн намайг юу идэх вэ, юу уух вэ гэдэг намдаас хориог, юу өмсөх вэ эзэн надад чөлөө сонголтыг өгсөн. Харин юуны төлөө амьдрах вэ гэдэг Бурхан надад заадаг. Юуны төлөө амьдрах вэ гэдэг. Намайг юуны төлөө амьдрах ёсгүй вэ гэдэг Бурхан надад хэлдэг. Намайг хэн байж болохгүй вэ гэдэг Бурханы үг надад заадаг. Бурханы сүнс намайг ятгадаг. Хэн байх ёстой вэ гэдэг Бурханы үг намайг өдөртөн чиглүүлдэг. Яг адилхан. Үнэндээ бидний эзэн бол жинхэнэ бидний амьдрал эзэн бол Есүс Христ юм аа. Тэр бол бидний бүх тулаан, бүх ялалт, бүх зүйлүүд дагуулагч, хөдлөн дагуулагч эзэн юм. Бидний амьдрал Бурханы гарт байна. Бүгдээр хамт залбирцгаая эзэн юм. Яг саяны Йоханн 5 дугаар бүлэг их тулааны өмнөх бэлтгэл байхгүй. Тэгэхээр өнөөдөр эзэн таныг бэлтэж байна. Эзний өнөөдөр энэ үг. Яг тэгэхээр таны өмнө таны амьдралд их тулаан ирнэ. Сүмслэг тулаан ирнэ. Энэ тулаанд эзэн бэлтэж байна. Бурханы амлалтыг сана. Бурханы гэрээ, Бурханы үгийг сана гэдгийг. Бурханы үгийг сана. Халелуя. Амен. Бурханы үгийг сана. Таны бүх шившиг, гутамшиг бүх өнгөрсөн гэдгийг мэд. Таны бүх гимнүглийг эзэн уучлсан. Бурханы таныг хангамж, таныг дагуулах тэр улирлаар дамжуулж өөрчлөгдсөн гэдгийг олго. Нэгсэндээ урдын л байдаг юм нөгөө л юм гэсэн бодлоор биш. Шинийг хүлээ. Бурханаас шинийг хүс. Шин зүйл ирэх болно гэж итгэлээ тавь. Дөрөвдүгээрт бид нар юуг эндээ сурж байгаа вэ? Бурхан бол миний эзэн. Бурхан миний жинхэнэ удирдагч юм аа гэж. Тэгээ бүгд хамтдаа залбирцгаая. Бүгд эзэн лөө гараа сунгаад залбираарай. Саяны дөрвөн зүйлийг эзэн минь би таны үгийг санаж байна. Таны амлалтанд итгэж байна. Эзэн таны бидэнтэй эзэн тэр шин гэрээ. Таны хийсэн тэр шин гэрээ. Таны ариун цусаар тогтоосон шин гэрээн дотор бид итгэлээр зогсож байна гэж эзний өмнө залбираарай. Тиймээ эзэн минь та биний бүх нүглийг уучлсан. Миний өнгөрснийг, хуучныг та бүгдийг эргүүлсэн эзэн минь. Та намайг бүх гутамшиг шившгээс минь чөлөөлсөн. Эзэн минь та надад шин итгэлийг. Эзэн минь таны өмнө шинээр амьдрах боломжийг өгсөн билээ эзэн. Тиймээ эзэн бид бүх зүйлийг өнгөрсөн ийм л байдаг гэж бодох биш. Харин та бидний амьдрал шин зүйлийг хийж чадна гэж харж шин зүйлийг хүсэн хүлээж итгэлээр амьдрын эзэн минь. Та бол биний эзэн билээ. Тиймээ та миний амьдралын эзэн. Та миний амьдралын хаан ширээн дээр заларж байгаа нэгэн бол та юм аа гэж эзний өмнө бүгдээрээ тунхаглан залбирцгаая. Халелуя. Бүгдээ өөрсдийн амаа нэгээд эзний өмнө залбирцгаая. Оо халелуя. Бидний их эзэн минь тань баярлалаа. Хаадын хаан эзний эзэн. Бид өөрсдийн зүг сэтгэлээ нээж, өөрсдийн амаа нээж таны өмнө тунхаглаж байна. Таны бидтэй исэн гэрээ бүхний бид дурсан санаж байна эзэн минь ээ. Таны өгсөн амлалтыг би санаж байна. Халелуя. Оо халелуя их эзэн минь ээ. Та бидэнд өөрхөн үгийг өгсөн мэлээ. Таны амьд үг гэж байна. Үнэхээр таны амлалт би эзэн минь ээ. Таны амлалт итгэж байна эзэн минь ээ. Та бидний бүх гудамшиг, та бүх шившгээс та бидний нүглээс халелуя эзэн минь ээ. Та бидний шинэ бүтээлийг болоосургаа хаялгоо та бидний цаашин зүйлийг хийх учраас тань баярлалаа. таны зүрхэнд хөр танийг баясгаа сивэро хормэт матгади дуулаа тэнд хурж таны Халелуя эзэн минь танд баярлалаа. Биднийг сонгосон, биднийг дуудсан танд бүх алдран байх болтугай. Тиймээ эзэн минь үнэхээр таны ариун цусаар байгуулагдсан тэр шинэ гэрээн дотор бид нар амьдарч байгаа билээ. Таны амлалт бүрийг бид нар дурсан санаж байна. Бид нар таны амлалт, таны үг бүрт итгэж байна эзэн минь.
Эзэн минь та бидний гутамшигыг зайлуулсан. Эзэн минь хүмүүс биднийг юу гэж харах тийм ч чухал биш. Харин та бидний нүглийг уучлж, та биднийг шинэ бүтээл гэж харсан танд баярлалаа эзэн минь. Тийм ээ, бид бол таны дотор шинэ бүтээл болсон харагдсан. Бидний бүх хуучин өнгөрсөн их эзэн минь. Харин бид шинэ болсон байна. Халелуя Иесус. Танд баярлалаа их эзэн минь. Эзэн минь бид нар өөрийнхөө амьдрал байгаа зүйлсийг нөгөө болдог юм, хэвээл юм гэж харахаас илүү эзэн минь таны бидний амьдралд хийж чадах шинэ зүйлсийг хүлээж байна эзэн минь. Таны хангамж, биднийг хангах таны хангалт шинээр, цоо шинээр өдөр бүр шинэ байх болтугай залбирanгуйж байна. Эзэн минь та бол жинхэнэ бидний эзэн. Та бол бидний хаан. Та бол эзэн, та бидний бурхан билээ. Та бол бидний цэргийн жанжин билээ эзэн минь. Эзэн минь бидний өмнө бидний хүлээж байгаа тэр сүнслэг тулаануудад та ялалтыг байгуулах, тэр ялалт руу биднийг дагуулах эзэн минь учраас танд баярлалаа эзэн минь. Эзэн минь энд байгаа хүн бүр амьдралдаа туулж байгаа, амьдралдаа бас сүрэн зогсож байгаа бүх тэр тулаанд та ялалтыг өгөх болох учраас танд баярлалаа эзэн минь. Эзэн минь танд бүх алдрыг өргөж танд талархъя Иесус. Халелуя. Есүсийн нэрээр. Амен. Бүгдээ хажууд байгаа наастаа хамт хэлэхгүй юу? Таныг ялалт руу дагуулагч бол жинхэнэ эзэн юм аа. Эзэн таныг ялалт руу, амжилт руу дагуулах болно. Халелуя. Бүү санааз Бурхан тантай хамт байх болно. Тэгээ бүгдээ хамтдаа ерөөлийн залбирлыг хүлээн аваад өнөөдрийн цуглаанаа өндөрлцгөө бүгдээ эзний өмнө зүрх сэтгэлээ нээж түүний эсрэг тэр ерөөлийг тэр залбирлыг хүлээж явахгүй юу? Эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэг хүү ариун сүнсийн нэрээр ерөөн залбирлаа. Амен.